байна уу? Сайн байна уу? Хамгийн сүүлд та ямар хурамч мэдээлэл харсан бэ захин марчин? Болт нэг үнэгүй тоглолтын гэсэн байсан. Тэрийг бол тэр худлаалах гэж бодсон. Хаан ч хэлээ нэг үнэгүй тоглолт гэсэн. Instagram дээр байжсэн. Баяуулгын аймгийн нөгөөт нэг айн баяр дээр нөгөө Казак улсын төрийн талбайг мандуулж нөгөө Мартиабисэн зураг байсан шүү дээ. Тэрийг хамгийн сүүлд харсан. Тэгээ хурал мэдээлэл дээр бас араас нь бичсэн байсан. Facebook дээр AI-аар сүүлийн үед айгүй хурж бичлэгүүд хийгээд байгаа. Тэрийг яг ялах нь мэддэхгүй байгаа бол энэ мөн болов биш болов гэд ихэвчлэн AI байгаад байна. Ер нь та мэдээлэлээ ер нь хаанаас авдаг вэ? Instagram-аас авдаг. Одоо нөгөө нэг сайтуудын IG айгуу Instagram айгуу дээр тэндээс ер нь нөгөө нэг орсон мэдээллүүдийг авдаг. Ихэвчлэн сайтуудаас мэдээлэл авдаг. Зариг эдрээс мэдээлэл аваад тэгээ зарим мэдээллүүдээ Google-ээс хайгаад ер нь бол олоод уншичдаг. Ер нь бол мэдээж Facebook, Instagram нөгөө те бид мэдж байгаа ч болон мөн YouTube-ээс нөгөө нэг ямар нэгэн advertising гэвэл авдаг. Instagram зураг төрс үзгээ болсон. Тэгээ одоо бол Амрагийн weekly үздэг. Монголын хавж ойр зургийн мэдээ, улс төрийн мэдээ бүгдийг явуулцдаг. Гадаад мэдээг болохоор Идэр хотын YouTube сувгаас үздэг. Тэгээ School платформ дээр бас мэдээлэл явуулдаг болохоор Bloomberg-ээс жилийн хурдан мэдээлэл өгдөг санагдчих надад. Ер нь та мэдээллийг хэр нэгтэл шалгадаг вэ? Тухайн нэг ингээ мэдээлэл гараад ирэнгүүт яг нөгөө өөрсдийнхөө линк ч юм уу те одоо тухайн тэр байгууллагын эсвэл компани ч юм уу эсвэл тухайн нэг хувийн аккаунт ч юм уу албан ёсны тэр орж дахиад нэгтэлж одоо шалгадаг. Ер нь бол шалгадаг баттай мэдээлэл өгөө юу гэдгийг ер нь нэгэн шалгадаг. Ер нь бол ингээд мэдээж Instagram, Facebook-оор явж байгаа рeel, постууд ч юм уу те хоорондоо ингээд найзууд хоорондоо айгүй conversation үүсгэж хоорондоо ярилцсан болоо. Ер нь бол айлах нэгтлэх гэж хичээдээ. Тэгээ заримдан жоо хууртаад байсан гэсэн AI дээр бол. Гэтэ яг дунджаас жоох илүү ахаа л гэж бодож байна. Ер нь гайгүй ихтэй шүү. Хойшлын орчинд хурамч мэдээллийг цааш нь түгээдгүү. Тэгээд аливаа мэдээллийг одоо хэрвээ түгээхээр бол шалгадаг тийм залуучууд найс нэгцдэг тийм хүмүүс тийм газар тус олон байгаасаа гэж боддог.